Эзэн таны үгийг 100% ойлгон 100% дамжуулан монгол хэлээр орчуулахад өдөр дааш аврагч эзэн Иесусийн нэрээр залбирч байна. Амен. Жинхэнэ итгэл хичээлийн маань 242 дахь цаг. За тэгэхээр Бурхны хүслийн дагуу, Аавын хүслийн дагуу өнөөдөр бол 3 дахь цаг байна. Тэгээ бид нар бол Аавын хүсэл гэсэн сэдвтэ эзний залбирлыг бол дахиж харж байна. За тэгээ би оршил үгийг яриад за тэгээд эзний заасан залбирлын сэрийц хичээлийг бол эхэлж байна. Тэгэхээр энэ дээр сүнслэг ертөнцийг харж мэдхийн тулд бүрэн төгс ойлгох эзний заасан залбирал гэсэн өнцгөөс бид нар үгийг сурч байна. Тэгэхээр энийг харах юм бол Тэнгэрт байгаа бидний эцэг минь. Тэнгэр гэсэн юм. Тэгэхээр энэ ертөнц, энэ газар биш, бидний гол төв бол Тэнгэр. Эзэн тийм дийнхүү залбираа гэж хэлсэн. Тэнгэрийн талаарх эзний хэлсэн зүйлүүд, Бурхны талаарх, Бурхны хаанчлалын талаарх үгнүүдийг маш их хэлсэн. Бурхны хаанчлалыг бидэнд танилцуулж, Бурхны хаанчлалын талаар маш их тодорхой үгээ өгсөн. Тэр бол хол байгаа улс ч гэсэн. Тэгээд мөн энэ бол тийм хол биш ээ гэдгийг харуулсан. Тэгэхээр бид нар бол энийг сонирхолтой гэж ярьдаг. Энэ бол үнэхээр сонирхолтой. Бурхны хаанчлал хол мөн тийм. Тэгэхээр бид нар энийг харахтаа 1 дахь, 2 дахь, 3 дахь тэнгэр гэж бол ярьж байгаа. За тэгээд дээшээ өксч байж бол Бурхны улс байгаа. Эзэн юу гэж хэллээ? Энд тэнд байна. Бурхны хаанчлал энд тэнд байна уу? Байхгүй гэж хэлсэн. Амен. Тэгэхээр энд бол Бурхны улс бол байхгүй, харин 3 дахь тэнгэрээс дээш Бурхны улс байна. 1 дахь, 2 дахь, 3 дахь тэнгэрээс дээшээ гарч иж тэр тэнгэр гэж байна. Тэнгэрүүдийн дээр тэнгэрүүд. Бурхны улс бол хол байна. Амен. Тэгэхээр Бурхны улс хол байгаа чинь биш. Хаана байгаа вэ? Бидний дотор, Христэд итгэдэг хүмүүсийн дотор байгаа гэж хэлсэн. Тэгэхээр энэнийг бол бид нар сайн мэдэх хэрэгтэй. Энэ тэнгэрийг сайн мэдэх хэрэгтэй. Хол байгаа хэрнээсээ бидний дотор. За хол нь яаж байж, хол байгаа тэр Бурхны хаанчлал яаж байна вэ гэхээр энэ бол ялгагдаж байна, ялгарч байна. Хол байгаа тэр Бурхны хаанчлал, сүнслэг улс, жинхэнэ бодитоор байгаа Бурхны хаанчлал, энэ ертөнц, энэ сүнслэг ертөнцийг бид нар ялгаж, ойлгож мэдэх хэрэгтэй. Тэнгэрт байгаа бидний эцэг минь залбирахад энэ тэнд байгаа Бурхныг бол яриад байгаа юм биш. Харин Тэнгэрт байгаа бидний эцэг минь гэдгийг бол өнгөрсөн 2 хичээлээр бол ярьсан байгаа. Тэгэхээр энийг бол бүрэн төгс ойлгосон гэдэгт итгэж байна. Аавын талаарх аав гэж хэлэхэд өөр бол аа байхгүй. Аав гэж хэлэхэд Бурхан аав хязгааргүй оршигч Бурхан өшөө энээс илүү байхгүй. Энэ Бурханаас давж гарахч боломжгүй. Бурхан бол мөнхөд оршигч учраас Тэнгэрт байгаа бидний эцэг минь гэж хэлэхэд тэр бол мөнхөд оршигч. Би өнгөрсөн 7 хоногт хэлсэн хязгааргүй оршигч. Тэр бол муу үг биш ээ. Тэгэхээр тэр сугаалыг бид нар дагаж хийснээс илүүгээр үгэн дээр юу гэж хэлж байна гэхээр мөнхөд оршигч Бурхан. Амен. Мөнхөд оршигч Бурхан дагаад хэлэхгүй. Мөнхөд оршигч Бурхан, тэр бол мөнхөд оршигч Бурхан гэж үгэн дээр гарч байна. Мөнхөд оршигч Бурхан, мөнхөд оршигч Бурханы дотор бүх зүйл байна. Мөнхөд оршигч Бурханы дотор бүх зүйл биелэгдэнэ гэж бол үгэн дээр тайлбарлаж бичсэн байна Библиэлд. Тэгэхээр бидний эзний заасан залбирлыг харах юм бол Тэнгэрт байгаа бидний эцэг минь гэдэг мэн
эхний игнэний өгүүлбэр дотор бид нар энийг сайн ойлгох хэрэгтэй. Тиймд ийхүү залбирах хэрэгтэй. Тэнгэр дэх бидний Аава. Тэгэхээр энэ эзний заасан залбирал дотор бид нар бол бүрэн төгс сүнслэг ертөнцийг харж түгээр зогсохгүй. Гурвлаар оршигч энэ талаар бол энэ дэр гарч байна. Ариун эцэг, ариун хүү, ариун сүнс. Бурхан тэнгэрт байгаа бидний Аава. Тэнгэр гэдэг маань би та бүгдэд хэлсэн. Хоёр зүйлийг мэдэх хэрэгтэй. Тэнгэр гэдэг маань маш хол байгаа. Аав байгаа тэр газар тэр тэнгэр гэдэг нь аавын дотор байна. Тэгсэн ч гэсэн тэр тэнгэр бол бидний дотор байна. Энийг бол бид сайн ялгаж ойлгох хэрэгтэй. Эзэн бол тэр тэнгэрийг танилцуулахын тулд энэ газар дээр ирсэн Бурхны хаанчлал бидний дотор байгаа тэнгэр. Тэгэхээр энийг бид нар сайн ойлгож мэдэх хэрэгтэй. За ингэж эзний заасан залбирлыг эхлээд тэр дээр байгаа тэнгэр болон энд байгаа тэнгэр. Тэгэхээр тэр дээр тэнгэрийн тэнгэрүүд гэдэг нь юу вэ гэхээр бид нар бол мөнхөд оршиж гиснээр тайлбарлах боломжгүй алдраар дүүрэн гэрлэр дүүрэн амен. Энд бол гайхамшигтай Бурхны алдар гэрэл байна, үнэн байна. Ам байна. Амен. Тэнгэрийн дээр би хоёр дахь өдөр энэ чоны номлолыг номлосон байгаа. Кипүм. Кипүмида баяр хөөр гэж хэлсэн. Тэр алдар бол амен. Гэдэг маань бидний энэ инээж байгаа энийг хэлээд байгаа юм шиг. Тань аав наадтай хамт байгаа тэр баяр хөөргийг хэлж байна. Дахиад хэлэх юм бол бүгд адилхан үг учраас баяр хөөр тустай байна, аим тустай гэх бүх зүйл тустай байгаа юм биш ээ. Бүх зүйл бол холбоотой нэгэ. Бурхан бол хайр, Бурхан бол аим. Тэгэхээр энэ Бурхан бол гэрэл, Бурхан бол мөнхөд оршигч, Бурхан бол үнэн, Бурхан бол тэнгэр. Бүгд адилхан холбоотой, бүгд бол холбоотой. Тэгэхээр тэнгэрт байгаа гэж хэлэхээр бидний тус нь харах хэрэг байхгүй. Энэ бүхий зүйлүүдийг нэг болгон бүрэн төгс тэнгэрийг хэлж байгаа. Тэнд жоохон ч гэсэн 0.00001 ч гэсэн худлаа зүйл байх боломжгүй байх юм бол шууд тэндээс бол гарах хэрэгтэй. Тэндээс бол хөөгдөн тэр тэнгэрээс тэр тэнгэр болоод Бурхан аавын дотор байгаа тэнгэр. Амен. Тэгэхээр бид нар бидний итгэлийн суур болоод ерөөсөө энэ тэнгэрийн талаар маш сайн мэдэх хэрэгтэй. Өндөр гэж хэлэхэд энд бол энэ ертөнцийн ингэж ярьдаг. Итгэдэггүй хүмүүс ч гэсэн ингэж ярьдаг. Тэнгэр зөвшөөрөх юм бол гэж ярьдаг. Тэнгэр гэж хэлдэг бол дээрээс гэж болоод ярьдаг. Тэнгэр зөвшөөрөх юм бол инэ гэж Христэд итгэдэг хүмүүс ч гэсэн ингэж ярьдаг. Яагаад тэгэхээр тэр тэнгэр гэдэг нь дээр байдаг. Хамгийн агуу бид нар бол хүрч чадахгүй учраас бүрэн төгсөө гэсэн утгатайгаар хэрэгжилж байна. Тэр хүмүүс бол зүгээр л тэгж өөртөө хүсэлтэйгээр хэлж байгаа боловч бидний хувьд шинхэн бодиттой тэнгэрт байгаа бидний эцэг минь. Амен. Бид нар яаж Бурхны хүүхдүүд боллоо? Есүс Христээр дамжуулаад бид нар Есүс Христтэй уулзсараа итгэлээрээ Бурхны хүүхэд болсон. Тийм болохоор бид нар ийм залбирлыг хийх ёстой, хэрэгтэй. Хоёрт нь таны нэр ариунаар дурсагдаж. Амен. Таны нэр ариунаар дурсдгаа энэ нэрийг бид нар яаж авлаа? Уг махбод болж энэ ертөнцийн дээр ирсэн тэр нэрийг хэлж байна.
그 이름은 그냥 하나님께서 우리에게 Тэр 문자로 нэрийг 보내준 것도 Бурхан бол 아니고 зүгээр мессежээр бидэнд 그 илгээсэн 이름은 нэр биш. Тэр нэр 뭐 어느 매스컴으로 이렇게 공개가 된 게 아닙니다. бол 그 зүгээр нэг 이름은 그 이름에 대한 뜻이 있고 그 이름에 대한 биднэрт 사명이 өгсөн нэр 있고 биш ээ. Тэгэхээр энэ нэрний талаар шалтгаан гэж байна. Нэрний талаар 그 Бурханы 위대한 бүрэн 뜻이기 төгс 때문에 хүсэл байгаа учраас 그것을 이루려고 오신 тэрийг 예수 хэрэгжүүлж 그리스도 биелүүлэхийн тулд ирсэн 하나님의 Есүс 독생자인 Христ, 예수 그리스도 Бурханы цар ганц хүү Есүс Христ 오셨을 때 тэр эрэхтэй 어떻게 오셨습니까? яаж ирсэн бэлээ? 말씀이 육신의 Үг 뜻을 мах бод 보셨거든요. болж энэ ертөнцийн ирсэн. 그분이 가져온 이름이 Тэрний авчирсан нэр нь өөр зүйлийг мэдхгүй ч Аавын нэрийг авч ирсэн. Амен. 그래서 그 이름은 Тэр нэр бол Есүсийн нэр. 그래서 그 이름 Тэр нэр 예수의 이름인데 예수의 아버지의 нэр. 이름을 거룩하게 만들 수 없냐. 그것은 Таны алдар ариунаар дуустугай гэдэг нь тэр нэр. Тэр нэрийг бид яаж авсан бэ гэхээр тэр нэрийг бид хүүгээр дамжуулж авсан. 목사님께서 이렇게 기도할 때 Тэгээ пастор бас ингэж иглээ гэж хэлсэн шүү дээ. 예수는 길이요 진리요 생명. Есүс бол зам мөн амь. 하나님의 은혜는 Бурхны ивэл нь Есүс. 은혜를 어떻게 받습니까? Бидний ивэлийг яаж авах вэ? Есүс Христээр дамжуулаад ивэлийг авах. Тэрнийг бол бид нар маш сайн ойлгох хэрэгтэй. Таны нэр ариунаар дурсагдаж гэж хэлэхэд тэр нэрийг л магтана гэсэн үг бол биш ээ. Тэр нэр тэр үзэсгэлэнтэй нэр сайхан нэр гэж хэлж байгаа юм биш ээ. Харин тэр нэр гэдэг маань ямар нэр вэ гэхээр бидний итгэлийн амьдрал дотор бид нар сурснараа бид нар итгэлийн амьдрал дотроо тэр нэрийн талаарх тэр ариун эрхэм зүйлүүдийг мэдж тэр нэрийг бид нар хэрэглэж тэр нэрийг өндөр төрөх хэрэгтэй. Харин тэр нэр яагаад чухал юм бэ гэхээр энд бол аав бол жинхэнэ бодитоор хамт байгаа юм биш ээ. Энэ газар дээр за эзэн гэж хэлсэн. Би бол чам та нараас явна гэж хэлсэн. Амен. Би та нараас явах нь та нарт хэрэгтэй гэж хэлсэн. Амен. За тэгээд Есүс дэшээ явсан ч гэсэн бид нартай хамт байна штэ гэж бодож байгаа хүмүүс байгаа. Есүсийн хувьд бол сенти задарч байгаа. Сенти гэдэг маань бидний энэ хажууд байгаа юм биш ээ. Тэр сенти бол тэр тэнгэрт байна. Бурхны сенти. 아들도 지금 안 계시고 나는 간다. байхгүй би явна гэж хэлсэн. 그러면 하나님이 Тэхийн бол Бурхан 이 세상에 энэ ертөнцид байх ёстой байтал 근데 가만히 생각해 보세요. та бүгд бодоод үзээрэй. 우리는 이제 그렇게 말하잖아요. Бид нар бол ингэж яриад байгаа. 이 세상에 계셔야 되는데 Бурхан энэ ертөнцид байх ёстой. 맞습니까? Үнэн үү? 하나님 зөв үү? 세상에 계셔야 되는데 Бурхан ертөнцид байх ёстой. Тэгэхээр энэ ертөнц гэдэг маань муу сүнс энэ бүхэл ертөнцийн эрх мэдлийг хүч чадлыг барьж байна. Тэгэхээр энэ бүхэл ертөнцийн эрх мэдлийг барьж байгаа тэр нэгэн бол диавол. 왕이라고 그랬습니다. бол энэ ертөнцийн хаан. 여기에 주인이고 왕이면 Энэ газрын хаан эзэн юм болол Бурхан энд байх шаардлагагүй. Яагаад тэгэхээр энэ юу байна вэ гэхээр харанхуй ертөнц, харанхуй 거짓이죠. худлаа ярьж байгаа зүйлүүд их байна. Худалчууд их байна, өвхөл их байна. Бурхан бол тэр өвхөл донд байдаг нэг юм биш ээ. Амен. 하나님은 어둠 가운데 계시는 분이 아니에요. харанхуйд байдаг нэг юм биш ээ. Амен. 그래서 이 세상은 Тэгэхээр энэ ертөнц гэдэг маань 권세 밑에 있지만 муу сүнсний эрх мэдэлээр байгаа ч гэсэн 하나님께서 그 친밀하게 계십니다. Бурхан бол 어떻게 계시느냐? яаж энд байна вэ 구별을 해야 된다. гэдгийг бол бид нар ялгаж харах хэрэгтэй. Тэгээд таны нэр ариунаар дурсагдаж гэж хэлж байна. Дурсдугай. 하나님은 이름으로 이 세상, 그러니까 이 세상에 계시는 것이 아니라 이름으로 계시다는 것이죠. Бурхан бол энэ ертөнцид нэрээрээ байна. Тэр нэр хаана байна вэ гэхээр Хүчийн гэрээн дээр болохоор тэр Бурханы өргөөнд байсан. Гэрээний авдар дотор тэр асар майхан дотор байсан. Энэ бол харьцуулаад харин миний нэр
Танд энэ барьсан өргөөнд хамт байна гэх юм бол би чамтай хамт байна гэсэн үг ээ. Тэгэхээр Израильтай хамт байгаа Бурхан хүчин гэрээн дээр тэгж хэлсэн үг мөн. 이 세상에 Тэгэхээр энэ ертөнц гэдэг маань Бурхан энэ тэнд байгаад Христэд итгэдэг хүмүүст хүрээд удирдах тийм зүйл бол байхгүй. 지금 이 세상으로 Харин энэ ертөнцид хаанчлна гэдэг маань муу сүнс өхлийн үнэхээр эрх мэдэлтэй нэг хаанчилж байна. Гэм нүгэл удирдах байна гэсэн ч гэсэн 하나님은 Бурхан бол 그 이름으로 тэр нэрээр бидэнтэй хамт байж байна. Тэр нэр 그분의 임재함입니다. тэр нэр бол тэр хүний илэрхийлж байна. Миний дотор 우리 바로 밖에는 용부입니다. бидний гадна талд 이 안에는 болов харахгүй байна. Харин бидний энэ дотор биеийн дотор болов та нар гэрлээ гэж хэлсэн. Тэгэхээр нэг жоохон гэрлийг очиг хэлээд байгаа юм биш. 우리 안에는 Бидний дотор 하나님의 이름으로 충만하십니다. Бурхны нэрээр бялхан дүүрэн байна. Амен. 조금만 있는 게 아니라 Жоохон байх биш ээ. 충만하십니다. Бялхан дүүрэн байна. 이름 안에 Тэр нэрэн дотор бүгдийг 그 이름 өгсөн. 안에 권세, Тэр нэрэн дотор эрх мэдэл, тэр нэрэн дотор байгаа амь, тэр нэрэн дотор байгаа гэрэл, тэр нэрэн дотор байгаа амь, тэр бүхий зүйл, тэр нэрэн дотор байгаа учраас тэр нэрийг бол өгсөн. Иохан номын 17-ыг харах юм бол 저희를 아버지 이름으로 биднийг аава та надад өгсөн нэрээр энэ хүмүүсийг хамгаалаач гэж хэлсэн. Тэгэхээр би бол явнаа. Тэр 17 дугаар бүлгээс Иохны 17 дугаар бүлгээс унших юм бол би бол явнаа. Өнчгөн хүүхдүүчийг би бол энд орхихгүй. 같이 해야 되는데 어떻게 Хамт 같이 байна. 할까요? Харин яаж хамт байх вэ гэхээр 아버지께서 аавын надад өгсөн 이름으로 тэр нэрээр 예수님께서 이렇게 Есүс 말씀하셨어요. ингэж хэлсэн. 지금 아버지가 나를 보낼 Аав намайг илгээсэн ингэж хэлсэн. Аав илгээн гэдэг маань энэ газарт ирэхийг хэлж байна. Гэхдээ аав надтай хамт байж би аавын дотор тэр яаж болов? Нэрээр. 아멘. Амен. 이름으로. Тэр нэрээр. 그래서 우리도 Тэгэхээр бид нар ч хэлсэн тэр нэр бидний дотор байна. 그러니까 이런 그 거룩히 여김을 받으시오. Таны нэр ариунаар дурсагдаг гэж хэлж байгаа тэр юу вэ гэхээр 기도 안 해도 거룩한 이름입니다. тэгэхээр бид нар тэгж залбирахгүй байсан ч гэсэн тэр нэр бол ариун нэр. Тэр нэр бол гайхамшигтай сүнслэг нэр. Бид нар тэгж залбирахгүй байх юм бол тэр нэр харанхуй болоод тэр нэрэнд хүч чадал байхгүй болоод үгүй тийм биш. 그런 기도를 하더라. Бид нар бол тийм залбирал хийн үү хийхгүй байна уу хамаагүй Бурхны нэр бол мөнхөд оршиж байгаа нэр. 우리의 기도가 왜 이렇게 Бид нар яагаад тэгж залбирах ёстой юм бэ гэхээр энэ бол бидний тунхаг 하나님께서 Бурханд хэлж байгаа бидний 이 세상에 тэр энэ харанхуй ертөнцид 그 이름 Бурхны бидэнд өгсөн тэр нэр 거룩히 여김을 우리 안에서 бидний дотор ариун байж үнэхээр бүгдийг ялгахад 이름을 내가 가지고 있으면 тэр нэрээ миний дотор байх юм бол Бурхан миний дотор байна. Тэр нэр миний дотор байхгүй байх юм бол Бурхан миний дотор байхгүй. 결단적인 그런 Гэсэн маш их шийдвэр гаргаж хэлж байна. Тэгэхээр нэр байхгүй бол Бурхан ч байхгүй. Харин нэр байх юм бол Бурхан хамт байна. 아멘. 우리 Амен. 사도행전 Үйлс номыг харъя. 3장 16절 보세요. Үйлс номын 3-ын 16-ыг харъя. 16절입니다. Түүний нэрэнд итгэсэн итгэлийн үндсэн дээр та нарын харж байгаа энэ хүний Есүсийн нэрээр тэнхээтэй болгосон юм. Түүгээр дамжуулан ирдэг итгэл нь түүнийг та бүгдийн өмнө цоо эрүүл болгожээ. Амен. 너희 모든 사람 앞에서 이같이 완전히 낫게 하였느니라. 아멘. Амен. 예수의 이름으로 우리가 Есүсийн нэрээр бид нар аврал авсан. Есүсийн нэрээр Бурхны хүүхдүүд болсон. Есүсийн нэрээр бид нар амийг авсан. Есүсийн нэрээр хүч чадлыг авсан. Есүсийн нэрээр ертөнцийн хийж чадахгүй байгаа Бурхны гайхамшигтай тэмдгүүдийг хийж байна. Есүсийн нэрээр 아버지의 이름이 거룩히 여김을 받으시오. 그 말은 аавын нэр ариунаар дуурсдаггүй. Ямар утгатай юм бэ гэхээр тэнд бол зүгээр нэг магтах юм биш ээ. Ямар нэгэн магтаалыг зохиогоод энэ бол маш их гоё магтаал биш ээ. Харин тэр нэрний тэр хүч чадал юу вэ гэхээр Бурхан болсон. 하나님이신 그 이름이 내 안에 Бурхан 있거든요. болсон тэр нэр Бурхны нэр миний дотор байна. Ойлгож байна уу?
충만히 계신 것이 아니라 Тэгэхээр 그 бурхан энэ газар дээр бэлхэн дүүрэн байгаа юм бишээ. Түүний нэр бидний дотор байж 그러면 тунхаглах 여기서 хэрэгтэй. 보세요. Тэгэхээр энийг бүгдээрээ дахиад сайн харъя. Улс, бурхны улс. 하늘에 계신 우리 Тэнгэрт байгаа бидний эцэг минь. 이름이 거룩해. Таны нэр ариунаар дурсагдаг. 하나님 없이. Таны хаанчлал 그러니까 эртүгэй. 하나님의 나라가 임하옵소서. Бурхны хаанчлал эртүгэй. Тэгэхээр тэр 성령 하나님. ариун сүнс бурхан. 마태복음 보시겠습니다. Матай номыг харъя. Матай 마태복음 12장. Матай номын 12. 예수님께서 성령에 대해서 보혜사 성령 Ариун сүнсний талаар бол маш их биднэрт бол хэлсэн байгаа. Тэнд бол шалтгаан байна. 12장 28절입니다. 28 Матай номын 12:28 харин хэрвээ би бурхны сүнсээр чөтгөрүүдийг зайлуулдаг бол бурхны хаанчлал та нарт ирчгээд байна. Аамен. 여기 너무 놀라운 것이 Тэгэхээр 있어요. энд бол маш их гайхамшигтай зүйл болж байна шүү дээ. 이거를 이 오늘 지금까지 들은 말씀을요. Өнөөдрийн хүртэл сонсон үг ариун эцэг ариун хүү ариун сүнс. 하늘의 아버지. Тэнгэрт байгаа бидний эцэг минь таны нэр ариунаар дурсагдаж таны хаанчлал ирэх болтугай. Таны хаанчлал ирнэ гэдэг нь ариун сүнсийг эрхийг хэлж байна. 절대로 철학적인 Тэгэхээр 추상적인 энэ болов ямар нэг тийм шашны үзэл биш ээ. Энэ бол ариун сүнс бурхан бидний дотор орж ирснийг хэлж байна. 들어오실 때 나라가 임한다. Тэгэхээр энэ ариун сүнс 그러면 이 бидний дотор байх юм бол энэ бурхны хаанчлал бидний дотор байна. Тэгэхээр хол байгаа тэр улс бидний дотор орж ирж байгаа юм биш ээ. Тэр бурхны хаанчлал бидний дотор яаж орж ирэх боломжгүй. Гэхдээ 예수의 이름. Есүсийн нэр, 예수의 이름은 하나님 아버지 이름이다. Есүсийн нэр гэдэг нь бурхан аавын нэр. 아버지와 나 아버지는 내 안에 나는 Аав миний дотор би аавын дотор гэх хэмжээний бурхны нэр. 내가 이름을 가지고 있다. Би нэр байна хэм бол бид нар аавын дотор байна. Есүсийн нэр 확실해. аав миний дотор байна гэдэгт бат итгэлтэй байх хэрэгтэй. Энийг бол ертөнц мэдэхгүй. Энэ бол үнэхээр бидний дотор хийгдэж байна. Аамен, хэрэгжиж байна. Бурхан бол энэ хэдэн хязгааргүй оршигчөөд үгүй тийм биш. 하나님은 Бурхан бол Есүсийн нэрээр 믿는 자. итгэдэг хүмүүст, Есүсийн нэрэнд итгэдэг хүмүүс 우리 제가 хийж үлддэг бурхан. 성시합독을 참 이거 고민 좀 많이 했어요. Бид нар эзний өдөр тунхалдаг тэр үг байгаа. Эфес номын 10절에 보시면 3-ын 10-ыг харах юм бол 땅에 있는 것이나 지금 땅 안에 있는 뭐 무슨 나라와 정치와 энэ 그것을 말하는 цагийн 게 아닙니다. дүүрнийг 여러분, гүйцэлдүүлэхийн тулд тэнгэр дэх юмс болон газар дээрх бүх юмсыг Христэд дотор нэгтгэх зорилготой байжээ. Амен. 하나님이라는 것은 Тэгэхээр нэг болно гэдэг маань 하나님의 나라와 тэр бурхны хаанчлал болон бидний дотор 우리 지금 байгаа 영혼이 하나가 된다는 것입니다. сүнснүүд бол нэг болно. Тэгэхээр энэ хэрэгжиж 철학적인 болно гэдэг маань энэ болохоор ямар нэгэн философи биш. Жинхэнэ бодиттой бүрэн төгс бурхны гайхамшигтай, сонирхолтой тэр бэлэг тэмдгүүд ажлуудыг 그럴 때는 хийж байна. Тэгэхээр таны хаанчлал 그래서 우리는 너무 이걸 빨리 하다 보니까 нэртүгэй. 이름이 거룩해요. За бид нар тэгэл энэ эзний заасан зайлуулыг тэгэр байгаа бидний эцэг минь таны ариунаар дурсан таны хаанчлалыг болохыг хурдан уншихад бол ерөөсөө бодох зүйлгээр урсгаад байдаг. Гэтэл таны хаанчлал ирсэн гэдэг маань ариун сүнс бидний дотор ирээд байна. Тэр хоол байгаа бурхны хаанчлалын бүхэл эрх мэдэл бурхны тэр агуу бүхэл гайхамшигтай бүрэн төгс зүйлүүд ариун сүнсээр миний дотор байна. Бид нарыг бол үзэж мэдэх боломжийг өгч байна. Энийг бид нар хийж үлдэж мэдэх хэрэгтэй. Тэнгэрт байгаа бидний эцэг минь таны нэр ариунаар дурсагдаж таны хаанчлал ирэх болтугайнууд ариун эцэг, ариун хүү, ариун сүнсний өмнө бүрэн төгс миний
дотроос нэг болооч гэсэн үгээ. Амен. 그래서 그 이름에 대한 Тэгэхээр тэр нэрийн талаар маш их тэр нэрийн талаар хайр байх хэрэгтэй. Тэр нэрийн талаарх аюултай зүйлийг мэдэх хэрэгтэй. Тэр нэрийг бид нар хэрэглэх хэрэгтэй. Тэр нэрээр бид нар гэм нүглээс уушлагдсан. Тэр нэрээр бид нар баптизм хүртсэн. Тэр нэрээр бид нар ариун сүнсийг авсан. Тэр нэрээр бид нар хайр хэлээр ирсэн. Тэр нэрээр бус зүйлийг сайн мэдэхгүй. 예수 이름을 걸고 Есүсийн нэрийг бариад хараал хэлж байгаа хүмүүс их байна. Бүр сонирхолтой. Христэд итгэдэг хүмүүс хүртэл тэгж Есүсийн нэрээр хараагаад байдаг. Тэгэхээр Есүс болон чамтай ямар хамаатай ингэж асуух хүсэж байна тэр итгэдэг хүмүүсээс. Гэхдээ тэр хүмүүсийг харахаар аимшигтэй. Хичнээн ч муухай амнаас нь тэрж хараал гардгийн. Тэгээ харин ертөнцид бол Есүсийн нэрийг бариад хараал хэлээд байдаг хүмүүс байдаг. Өөрсд нь ямар ч хамаагүй байхад харин бидний хувьд бол бидний зүрх сэтгэл дотор дүүрэн байгаасаа бишээ. Зүрх сэтгэлээрээ л дүүрэн бай бишээ. Харин жинхэнэ бодитоор Тэнгэр байна уу байхгүй юу? Байна. Амен. 지금 보좌 위에 주님 앉아 계십니다. Синтинд эзэн бол заларч байна шүү дээ. Тэгэхээр энэ бол жинхэнэ бүх зүйл бодитоор тэгэхээр тэр түүний хаанчлал болон миний энэ дотор байгаа сүнсний болж байна. Тэнгэрт байгаа бидний эцэг байна. 예수 이름이 Бидний хувьд Есүсийн нэр байгаа учраас бидний дотор байгаа Аава энэ бол нэг болно. Таны хаанчлал эрхтүгэй. Чөтгөрүүдийг хөөж энийг харах юм бол ариун сүнсээр би чөтгөрийг хөөх юм. Энийг бол ойлгоно. Харин энэ ертөнц чөтгөрөөр дүүрэн байна шүү дээ. Муу сүнс яавал төөрөглийн сүнснүүд маш их байна. Харанхуй ертөнц харанхуугаар дүүрэн байна. Ариун сүнсээр тэр чөтгөрүүд зайлдаг. Ариун сүнсээр Есүсийн нэрээр биднийг хөөхөд тэр чөтгөрүүд зайлна. Тэгэхээр Бурхны хаанчлал та нарын дотор байгаа учраас түүнд итгэж энэ бол жинхэнэ бодиттой гэдэгт итгэх хэрэгтэй. Ариун сүнсээр бид нар дүүрэн байх хэрэгтэй. өнөөдөр 3 дахь өдөр 어제 이제 말씀을 드렸는데 마지막으로 제가 이제 성령 하나님에 대해서 말씀을 드렸는데 би өчигдөр энэ чоны хүндэтгэл мөрөд өргөж явахдаа ариун сүнсийг бодоод зүйлчүүдээ би ариун сүнсний талаар намлсан байгаа. 예수님은 육신이 있으니까 고통을 받으셨어요. За Есүсийн хувьд махбодтой учраас болов зовлон амссан. Харин ариун сүнсний хувьд ч гэсэн мөн зовлон байсан юм шиг байгаа. Ариун сүнс бол энэ ертөнцийн хүчтэй сүнс биш ээ. 예수로만 여기 계신 거죠. Ааваар дамжаад Есүс энд байгаа юм шиг аавын нэр бидний дотор байгаа шиг энэ ертөнц бол харанхуй ертөнц. Энэ ертөнцийн хучаад тэр нэр тусдаа эзний гэрэл харанхуй бид нар бол мэдэхгүй хаад тэнд бол тэмцэлтэд байгаа юм биш ээ. Харин энэ дайн хаана болж байна? Яг энэ газар дээр бидний дотор болоод бид нар ялж сүнсээрээ ялан тэмцэх хэрэгтэй. Ариун сүнс бурхан ч гэсэн тэнд очиод энд очиод ирээл яваад байдаг тэр бурхны ариун сүнс биш ээ. Итгэдэг хүн болгоны дотор л орж ирдэг. Амен. Итгэдэг хүмүүсийн дотор л орж ирдэг. Тэгэхээр бидний дотор орж ирэхдээ яаж орж ирэх вэ гэхээр үнэхээр бэлхэн дүүрэн орж ирнэ шүү дээ. Үнэхээр гайхамшигтай бурхны хаанчлалыг авч бидний дотор ариун сүнс ирж байна шүү дээ. Тэгээд орж ирэхдээ бидний дотор орж ирэхдээ итгэдэг хүмүүс бол найдан үнэхээр хүсэмжлэхийг бол тэр ариун сүнс хүсэж байгаа. Үнэхээр тэр Тэнгэрийн тэр амтыг үнэхээр үзэж мэдхийн төлөө үнэхээр тэр сүнслэг ертөнцийг үнэхээр ойлгохын төлөө бэлхэн дүүрэн ариун сүнс ирсэн. Гэтэл бидний хувьд юу хийж байна? Бид нар ариун сүнсийг авсан. Ариун сүнс миний дотор байна. Өөр газар руу явсан юм биш, миний дотор байна. Түүний хувьд маш их хэцүү байх шиг байна. Яагаад залбирахгүй байгаа үед, хүндэтгэл мөргөл өрөхгүй байгаа үед, өргөл өрөхгүй байгаа үед, дуулуургүй байгаа үед, үйлчлэхгүй байгаа үед, итгэхгүй байгаа үед итгэдэг хүмүүс итгэдэг юм шиг тэр
예수님을 믿는다 하는데 Есүст итгэдэг гэж хэлээд байгаа хэрнээс Есүсийн амлалтын үгэнд ерөөсөө итгэхгүй байна шүү дээ. Тэгэхээр энэ маш их сонин. Мөнхийн улс руу явна. 또 가보자는 그 Би 천국 бол нэг ч удаа явж үзээгүй, түүний зургийг ч хараагүй. Мөнхийн улс руу явах итгэл нь бол байгаад байдаг. Гэхдээ итгэдэг хүмүүс Бурхны үгэнд нэг ч итгэдэггүй. Тийм сонин. 제가 볼 때 어떤 데서 같이 Би бол энийг харахтаа нэг юмд хүлэгдсэн юм шиг санагдаж байна. Үнэхээр жоох итгээд өгөөч гэж хэлмээр байна. Тэгэхээр ариун сүнсний илчлэлт гэж бид нар ярьдаг. Тэгэхээр тэр 9 ариун сүнсний бэлэг авьсад бидний дотроос үнэхээр гарч ирэх хэрэгтэй байтал юу гарч ирэх нь байтугай хүлэгдчихэд байна. 아주 그냥 너무너무 갇혀 계셔서 Дэндүү хүлэгдчихсэн байгаа учраас жоохон хийх хүссэн ч хийж чадахгүй байна. Тэр хэмжээгээр 성령을 ариун сүнсийг бөхөө гэж үгэн дээр хэлсэн шүү дээ. Ариун сүнсийг бол Христ итгэдэг хүмүүс бол бөхөөж байна. Яагаад өөр газар руу явахгүй шүү дээ ариун сүнс. Христэд итгэдэг хүний дотор байгаа ажиллахыг хүсэж байгаа учраас Христ итгэдэг хүн хийж үлдэхгүй болвол үгийг уншихгүй бол энэ бол зовлон ариун сүнсний хувьд. Гэхдээ Бурхны ариун сүнс бол Бурхны хаанчлалыг бидэнд мэдүүлж өгөхөөр бидний дотор орж ирсэн байна шүү дээ. Тэгэхээр бид нар залбирахтаа эзэн залбирахтаа ингэж залбираа гэж хийсний заасан залбирыг бид нар зааж өгөөд байна. Энэ бол жинхэнэ та нарын аим итгэл болох ёстой. Амен. Тэнгэрт байгаа бидний эцэг минь. Тэр Тэнгэрийг мэдээрэй. Тэгэхээр энд байгаа нөхцөл байдлыг ч гэсэн мэд. Яаж Тэнгэр газар ямар ялгаатай юм бэ гэдгийг мэдээ. Газар дээр байгаа бодол, Тэнгэр дээр байгаа бодол маш их ялгаатай. Энэ болгоныг ялгаж салгаж ойлгон аавд алдрыг өргөө. Түүний нэрийг бид нар яаж авлаа? Түүний нэр ямар нэр вүлээ? Тэр нэр Бурхан надтай хамт байсан байна гэсэн нэр шүү дээ. Тэгэхээр тэр нэрийг бол гайхамшигтай алдаршууд гэж залбирдыг зааж өгч. Үнэхээр таны хаанчлал эртвэ. Бурхны хаанчлал бидний дотор байхын төлөө бол маш их хүсэмжлэн хэлж байна. Тэгээд үнэхээр бид нар бол нэг сэжлээ зогсохгүй жинхэнэ энэ улс Бурхны хаанчлал бидний дотор хийгдэж үлдэгдэх ёстой. Тэгэхээр энэ ертөнц 하늘을 만날 수 있는 하나님의 권세를 볼 수 있는 Бурхны эрх мэдлийг харах 생명을 받을 수 있는 амийг авах тэр зам бол тийм их биш эзэн тэгж хэлсэн. 멸망의 길은 없다. За тэгээд мөхлийн зам бол өргөн, үхлийн зам бол өргөн. Харин тэр амийн зам бол нарийн замаа. Тэр шалтгаан нь юу вэ гэхээр сайн мэдээ итгэхгүй биш, сайн мэдээг дамжуулах нь байхгүй учраас жинхэнэ тэр Бурхныг бол танилцуулах тэр сүмүүд Бурхныг бол танилцуулж чадахгүй, өөртөө ч үзэж мэдэхгүй, итгэхгүй байгаа учраас тийм болохоор энийг харах юм бол жинхэнэ Бурхны гайхамшигтай үнэхээр түүний зүрхтний сайхан болгоомоор үнэхээр илчлэх тэр сувг байхгүй учраас тэгээд нэг өнцгөөс харах юм бол Бурхан бол чадахгүй та биш харин сайн мэдээ гэдэг мэн биднээр дамжуулаад бид нар энийг ишлэх ёстой. Бурхан бол ямар агуу вэ? Эрхэм чухал вэ? Бурхан бол ямар өргөн өндөр вэ? гэдгийг бол бид нар илчилж ярих ёстой. Ариун сүнснийг бэлэг аваас илчилтүүд хийгдэх хэрэгтэй. Тийм учраас бид нар сүм чуулган маш их гар цохролтой байна. Харин эсвэргээрээ Бурхан бол найдаж байна. Хэн энийг мэдэх бол хэн жинхэнэ шийдвэр гаргаж би гэрлийн сувг болъё. Эзэн намайг гэрэл гэж хэлсэн, давс гэж хэлсэн. Тэр үнэхээр ажлыг би хийх юм бол Бурхан бол гайхамшигтайгаар ажиллана. Бид нар тэр бол ажиллана. Бурхан болоод бид нар Бурханд итгэлээ харуулад бид нар Бурханыг жоохон ойлгох юм бол Бурхан гайхамшигтайгаар ажилладаг. Бурхан би Рахаб хааныг хараад тийм ёр юм уу?
얌체 같은 үнэхээр 저런 산이 있을까? муу хаан 확인하고 яаж 있습니다. үнэхээр тийм хаан байж чадчихна, харин бурхан бол эцсийн хүртэл 회개를 하니까 гимширч байгаа учраас бурхан 저주는 임하는데 나중에 임합니다. тэр хараалыг бол тухайн үед өгөх биш. Харин түүнийг бол харж үзэж байна шүү дээ. Тэр хэмжээгээр бурхан бол өөрийгөө илчлэхийг хүсэж байна. Тэгэхээр бид нар жоохон ч гэсэн итгэл байх юм бол, бид нар жоохон ч гэсэн ойлгох юм бол бурхан бол маш их агуугаар үнэхээр ажиллана. Аамен. 여러분 우리 Өнөөдөр 여기까지 이제 왔고 та энэ хүртэл ярьлаа. Таны хүсэл. 이것은 순서대로입니다. За энэ болохоор яг дистралийн дагуу аав, хүү, тэр нэр тэгээд хаанчлал тэгээд дараа нь бурхны хүслийн талаар таны таалал тэнгэрчгийн газар дээр биелэгдэх болтугай. Тэгэхээр би энийг яагаад унших гээд байгаа юм бэ гэхээр ихэнх хүмүүс зүгээр л нэг дадал зуршил борсон. Тэгээд таны хүсэл тэнгэрчгийн газарт бас биелэгдэх түгэ гэж хэлж байна. Тэгэхээр 이루어진 것 같이 하고 이룬 것 같이 달라. тэгэхээр биел түгэ болон биелээсээ хоёр бол өөрөө. Тэгэхээр бид нар энэ үгийг бол сайн унших хэрэгтэй. 나라와 권세 우리는 이제 나라고 대개 나라 다른 대개 나라고 тэгэхээр 교리에서 나온 것이거든요. 교리에서 나온 것이거든요. энэ болохоор 대개를 또 빼야 되고 그리고 저는 그 한동안은 한국 성경에 안 썼던 Солонгос Библийг би бас сайн хараагүй учраас энэ болгоныг бол та бүгд өндөр харж хэлж өгч байна. 악에서 올 때 харин 영어 성경에는 тэгэхээр 악인이라고 써서 악인. Библийн англи хэлэн дээр болохоор биднийг сорилтонд оруулаач гэж хэлж байна. 악인이 죄는 먼저 있는 것이 아니라 죄를 짓는다는 얘기죠. 처음부터 누가 먼저 짓. Тэгэхээр хэн бузар муу илээ муу сүнс шүү дээ. Яавал 자기가 먼저 죄를 짓습니다. тэгээд тэр диавлын хувьд бол төрүүлж өөрийнхөө зүрх сэтгэл дээр гимнүгэл өгүүлсэн. Тэгээд харин бузар муугаас гэтлгээч гэж хэлж байна. Тэр Библиэлд ингэж бичсэн байгаа учраас би энийг дагаж уншиж байна. Харин англи хэл дээр болоод муу 제대로 해야 되기 때문에 제가 бузар муугаас гэж байна. 하시라고 것입니다. 그래서 Тийм учраас энийг та бүгдийг дагаад хэлээ гэж байна. Учир нь хаанч та. 그래서 이제 그 외에 말씀드리는 제가 이제 다음 주에 За тэгээд таны хүсэл тэнгэрчгээ газар дээр биелэгдэх болтугай. Тэгэхээр энэ 위대하죠. 너무너무 좋잖아요. эзний заасан залбирал бол маш их чухал. Энэ эзний заасан залбирлыг бид нар маш сайн ойлгож, эзний заасан залбирлыг бол би залбирч байхдаа маш олон хэлдэг. Яагаад энийг бол сайн ойлгохын тулд эзний заасан залбирал бол маш их чухал. Эзний заасан залбирлыг бид нар сайн ойлгох юм бол бүх зүйлүүд тайлагдана. Тэгэхээр бидний энэ ойлгож байгаа ойлголтыг дагаад, итгэлийн хэмжээг дагаад бурхан ажиллана. Тэгэхээр тэнгэрт байгаа бидний эцэг минь таны нэр ариунаар дуусагдаад таны хаанчлал ирэх болтугай. За 3 удаа хэлье. Тэнгэрт байгаа бидний эцэг минь таны нэр ариунаар дуустугай. Таны хаанчлал иртугай. 하늘에 계신 우리 아버지여 이름이 거룩함을 받으시오며 Тэнгэрт бидний таны алдар ариунаар дуустугай. Таны хаанчлал иртугай. Таалал 이름이 거룩함을 тэнгэрчийн газар биелдэггүй.